Хай манайхаа. За би та нарт нэг юм манай охины 10 дугаар ангид болсон нэг инээдтэй явдал ярьж өгөө. Гэхдээ айгүй сургамжтай. Юу гэхээр манай охин 10 дугаар ангид байхдаа нэг хүүхдийн хөгжил гэдэг нэг хичээл авч. За гэхдээ ер нь бол энэ Америкт чинь дунд ангиас эхлэх хүүхдүүд үндсэн тоо, англи хэл гэсэн одоо түүх мөх гэсэн хичээлээс гадна зарим ангиудыг өөрсдөө сонгож авдаг байхгүй юу? Сонгодын одоо биеийн тамирын хичээл, дуу хөгжмийн хичээл, хөгжмийн зургийн ч гэдэг юм уу те. Гэр ахуй янз бүрийн хичээлч гэдэг юм уу. Хичээлүүдээ сонгож авдаг байхгүй юу? Тэгээ хичээлүүдээ сонгож авахдаа нэг 10 дугаар ангид байхдаа нэг тэр хүүхдийн хөгжил гэсэн нэртэй тийм хичээл авсан юм шиг байна. Тэрийг би мэдээгүй. Нэг өдөр нөөц шиг 5 дахь өдөр хичээлсээ тарахтаа нэг юм яг жижигхэн хүүхчиг яг хүүхчиг хэлбэртэй. Бүр яг л хүүхч заяа. Тэгээ нэг бүр кар сетэн солгоцсон. Тийм хүүхэлтэй бариад ороод ирсэн нөгөөдөг чи. Тэр ингээ айгүй инээдтэй. Хүүхчиг ерөөсөө ингээд харахаар хүүхэлтэй. Гэхдээ тэр нь уйлдаг. За ингээд одоо памперсыг солихгүй болоод уйлдаг. Жохон байж байгаад уйлдаг. Авахаар дуугаа олдог. Бүр амар инээдтэй цаанаасаа тийм нөгөө юу сулгацсан. Одоо чипс сулгацсан ч юм уу тийм хүүхэлтэй байсан. Тэгэл памперсыг солихоор дуугаа олчин. За тэгэл өгчийн нөгөө л ингээл юм соруулахаар яг хүүхд сорж байгаа юм шиг гэж сороолтой заяа одоо хихрэн заяа. Тэгэл тэрвэрч мөрөхөр дуугаа олчин. Буцаагаал орон дээр тавихаар ойлно. Амар инээдтэй. Тэгсэн чинь нөгөө шүн болсон чинь нөгөө хүүхэд нь уйлаалах. Тэгсэн чинь манай нөхөр хөөе нөгөө хүүхэд нь уйлаад нь очиж аваач гэсэн чинь амар инээдтэй. Бид нар өөрсдөө одоо хүүхдээ өсгсөн мөртөө сүүлд нь тэр одоо хүүхэлтэй охин авчирсны төлөө ингээд шүн бас 2 хоног манайхан чинь гэр бүлээр нойроо хасж байгаа. Нөгөө хүүхэд нь уйлаа, шүн уйлаад ах юм. Тэгээ нөгөө охин чинь 10 дугаар ангийн хүүхч одоо эд унтдаг нас шүү дээ. Тэр нөгөөд чинь унтаад сэрэхгүй. Тэгээ сүүлдээ нөгөө чинь өөрөө сэрсэн юм шиг байгаа. Сэрээд хүүхэд мөхтөөс авсан юм шиг байна. За тэгэл тэр чинь яг л нэг хүүхчиг айгүй инээдтэй юм. Тэгээд нөгөө арай гэжний нэгд өдөр болоод нөгөөд чинь сургууль руугаа нөгөө кар ситийн хүүхдээс суулгаад аваа явж байгаа. Тэгэл сургууль орохоо орно нөгөө хүүхэд нь машин дотор нөгөөд чинь өөлж өгч хорилж өгч байгаа чи. Тэгээ битэр чи чимээг болох гэж чаддаггүй. Тэгэл нэг юм ойлуулаад эхний 2 цаг өөр анги хичээлдээ нөгөө кар ситтэй хүүхдээ нөгөөд чи аваа явсан. За тэгж жагаад нөгөө анги нь орсны дараа нөгөөд чи хүүхдээ одоо нөгөө нэг жинхэнэ багштай аваач өгч байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чи багш нь дүн тавьсан гэж байгаа. Гэхдээ нөгөө хүүхэлтэйгээ чинь нөгөө чипсийг гаргаж ирэл програмыг уншуулангууд чи тэдэн сарын тэдэн цаг тэгэхэд уйлсан байна, ингээд уйлсан байна, ингээд игсэн байна гэдээ дүнгээ авсан байгаа. За тэрнээс манай охин одоо юу сургамжтай авч үлдсэн бэ гэхээр хараа. Ээж энэ хүүхэд чинь шүн уйлахаар амар хэцүү юм байна те. Хүүхэд ингэж шүн асрах чинь айгүй хэцүү. Хүүхэд уйлах ингээ хүүхэд асрах гэж амар хэцүү юм байна те. Тэгээ шүн мөн уйлаад унтаж чаддаг юм байна шүү. Тэгээд ээж хүний зовлон тэндээс нэг жоохон ойлгосон. Тэгээд жоохон хүүхдтэй ах ямар хэцүү байд юм бэ ээж. Тэгээд тэрийг манай охин том охин бол өстой. Ной тандаа ортол гэхчээр ойлгосон. Тэгээд нэг өсөндөө бол бараг л хар дарсан зүүчиг болсон юм шиг байгаа. Тэгээд тэрнээс би юу хэлэх чинь нэхэр яг Америкт нэг ийм хичээлийн програм байдаг юм байна. Хичээлүүд байдаг. Тэгэхээр энэ нь нөгөө хүүхдүүдэд тэ бас яагаачгүй хүүхдэрээ ээж болох тэ хүнтэй сууж хүүхд мөхт гаргахад бас ямар их хүний зовлон ямар байдгийг тэ үр хүүхдээ шүн дүнд хуйраалах, уйлж дуулах гэд бас тэрийг нэг багч гисэн мэдрүүлдэг юм байна. Тэр одоо Монголд ийм хичээл ангиуд байдгүй л бах мэдгүй байдаг ч үж магадгүй л те зүгээр сонирн болгоос ярьж байгаа нь энэ шүү.